Гая тууч хууль зохионы доктор Эрчингээс Баатар байна. Ер нь самбуугынхаа холбогдлолтой ер нь самбуугынхаа юмыг дандаа харж байдаг. Ялангуяа самбуугын бичиж байгаа номнууд, бичиж ирсэн номнуудтай унших дуртай. Пүүшний алтан цасны үлгэрийг их уншдаг байсан. Дандаа сарангуй орчуулгаар. Сүүлийн үед бол бас түүхийн номууд их уншиж байна. Тэгээ одоо зохиолч дэвлийн гишүүн Баатарын одоо машинууд снайпер нэг ном уншлаа. Босоо хямар гэж ном уншлаа. Бид нар бол бас сонирхолтой Монголын түүхийн тодорхой он цагуудад болж өнгөрсөн үйл явдлыг эргэж одоо хот түнээр нь гаргаж ирсэн баримтыг уран сайхнаар одоо баяжуулсан тийм одоо номуудыг сүүлд уншсан байна. Ард түмэн Монгол төрийн мэрэгэн өвөө нэрээр алдарсан Жамсрангийн самбуугаа бол манай 20 дугаар зууны Монголын улс төрийн түүхэнд өөрийнхөө нэрийг мөнхөж үлдсэн одоо ийм Монгол өвгдийн нэг. Энэ хүний тухай одоо бас өнөөдөр залуучуудтай хандаж хэлэхэд самбуугаа бол 9 жил Оросд 1937-аас 96 онд элчин сайдаар ажиллаж байсан. 2 жил хойд Солонгос 50-51 онд яг дайны тэр одоо хүнд хэцүү нөхцөлд элчин сайдаар ажиллаж байсан. 54-өөс 72 онд нийтдээ 18 жил Монгол улсын одоо тэр үеийн бүгд найрамд Монгол Ардын ардын хурдан тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүнээр одоо өндөр албан тушаалыг хашсан. Хойч үедээ самбуугаа бол ер нь нэр бүтэн нүүр дүүрэн одоо тийм л өнөөдрийн цаг үед бол самбуугаа хуу тийм одоо хүн бол ялангуяа Монголын улс төрд бол маш их өгүүлэгдэж байгаа. Тэрний үгээр самбуугаа аливаа асуудалд бол бодтой одоо юмд их нухастай ханддаг. Эд хөрөнгө элдв одоо муу юмнаас хол явж нэр бүтэн нүүр дүүрэн явж ирсэн энэ хүмүүсийн нэг бол одоо Жамсрангийн самбуугаа. Энэ хүний үүх түүхээс бол өнөөдрийн хожимын үеийн төрийг барьж байгаа их баг хэн боловч одоо сургаал үгийг нь одоо санаж бодож явах юм бол ер нь алдахгүй Улс орны хөгжил юун дээр тулгуурдаг бол сайн удирдах сайн лидерүүдийн одоо бүтээлч үйл ажиллагаан дээр тулгуурлаж явагддаг. Самбуугаа бол цаг үедээ одоо Юнжагийн Цэдэн бал одоо дэргэд одоо нөмөр төшиг болж ирсэн ийм одоо агуу хүн. Энэ Монгол төрийн мэрэгэн өвөө 3 дахь ном байгаа. Энэ 16 онд гарсан. За энэ бол сая 30 жилийн агоор нь 2025 онд явагдсан ийм номууд байгаа. За энэ би бол энэ зориуч хэлгийн зохицуулдаг гэж одоо хүний нэрийн үсгээр нь ингэж одоо шүлэг өшдөг. Ингээд Дэмбэрэл цэрэн гэдэг үсгэн дээр нь бол энэ одоо намтар түүхийг нь одоо баяжуулж ингэж өшдөг. Тэгээ ийм одоо энэ бол миний сая гарсан 4 ном Улсын баг хурлын 62 гишүүний нэрээр гарсан. За энэ бол Борхорын байгууллагаас Монгол Улсын гавьяа тууч цал үргэлжсэн 61 хүний нэрийн одоо үсгээр бас одоо гарсан ийм одоо ном байгаамаа гэдэг юм билээ.